За сайн байцгаана уу. Сайн байцгаана уу. За сайн байцгаана уу. За өнөөдөр манай Люминато үдш. Яг өнөөдрийн дугаар маань эхэлж байна. Тэгээ өнөөдрийн дугаарт бас нэгэн гоё зочдуудаа бас Люмин хамтлаг хүлээж авч байна. Тэгээд та бүхэн хараад хичнээн танил та бүхэн манай фантастикийн тамира. Эсвэл одоо бүүм там тавир гэх юм уу мэдгүй. Босоо тамира гэх юм уу. Тэгээ одоо бас ивентиксийн тамира ямар ч олон юмтай. Офшор бизнес юмтай. Офшор бизнес маш ихтэй тамира. За тэгээд бас манай дүү Баяр Цэнгэл маань яагаад Баяр Цэнгэл дуудсан гэхээр энэ айгүй холбоотой байхгүй. Баяр Цэнгэл маань болохоор одоо бас энд Люмин хамтын тоглолт 8 сарын 16-нд болох гэж байгаа бол дараа нэг удахгүй 9 сарын 6-ны өдөр Баяр Цэнгэл манаас анхныхаа тоглолтыг стадионд төв зэнгэлдэх хийж байгаа. Тэгээд тэр нь чинь Баяр Цэнгэл ч оюутлчин гэсэн те бас тийм гоё. Тийм юм гоё шүү. Олон улсын тэмцээнд орж ирсэн юм. Тийм үү? Ойтлын машин таас. Ямар ойтлын машин. Дотор гадар шүү. Яваач бүхээр аяа. Тэгээд тамирыг ягаад дуудсан гэхээр тамираа чи ингэ ивент гисэрэг бүгдээ холбоотой тохоо. За тэгээд зочдтой баярлаа. Тэгээд чөлөөтэй биш бөөнөрөө те. Тэгээд чөлөө тавхан. Өөрөөсөө баригдчихээ. Гөө юу юм чи гэхээр одоо л ерөөсөө бидэд цаг маш бага. Хамгийн цаг маш бага. Тэгээд ерөөсөө 20 минутын цөмөрөөс бүгдийг ярих хэвээр. Тэгээд Люминато холбоотой юу байдیں۔ те. Чи тэр дундуур нь амжиж тэгээд тоглолтоор ганц реклам хийвэл хэлээ. За 9 сарын 6-нд шууд хэлдэг те. За тэгээд за тамира маань ирсэн байна. За тамира юу байна? Өөр юу гэдэг нэ миний. За сайхан бид бүхэн манай фантастик. За болоо. За баяр цэгтэй. 20 минут ингэж л явахгүй тавьчихгүй л дээ. За тавира. Үгүй аваад. Манай фантастикийн бол яг киноны бэлтгэл ажилтгаа явж байна. Тэгээд одоо манай Eventix гэх юм бол одоо энэ зуны сайхан open air-ийн тоглолтууд дээр бас бүгд дээр нь хамтарч ажиллаж байгаа. Одоо бас нэг хамтарч ажиллаж байгаа нэг хамгийн том тоглолт бол мэдээж манай Люминогийн тоглолт байгаа. Тэгээд Люминогийн хах нартаас бүгдэнд нь амжилт хүсье. Хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Тэр нь бас Баяр Цэнгэлдүүд бас амжилт хүсье. 9 сарын 6-нд стадион дээр бас манай дээр хамтарч ажиллаж байгаа тийм. Бага тийм. Дэх баха. Угсаа хамтарч ажиллаж байгаа тийм. За гол нь та хэд маань бэлтгэл сайн уу? Гөө тэгэл ерөөсөө амар ятарч байна. Тэгин насных. Танаас нь ихтэй гайгүй юм шүү энэ чинь. Ийм олон аим чинь. Гөө. Гөө хооч ам. Гэхдээ бид нар өөрсдөө дуулалт тэгээ би тэгээд бодлоо сая. Зүгээр сандрал юу ус гайч байна. Амар завгүй болоо. Гүү тий. Сүүлдээ өөр бодох. Цайхан тавиад. Ямар балаа нь одоо энэ дуулна гэдэг энэ урлаг гэж зохиоцсон. Ер нь тоглолтын талаар гоё яриа. Ер нь том тоглолт гэдэг чинь тийм амар биш байдаг. Бид нар бол өмнө нь хамтарсан тоглолт хийжсэн. Тэгээд 20-30 мянган хүн тоглолт бол нэг айгаа өөр санаас огшоод би дүүгээс асуусан юм. Манай дүү чи бол ер нь бол ийм том тоглолтыг өмнө одоо хийж байгаагүй шүү дээ. Хамгийн анхных те. Тий үзээгүй хамгийн анхных. Би чинь 19 онд нэг Крокуст нэг ганц л удаа уртааш өргөөсө тоглож байсан шүү дээ. Тэгэл одоо ерөөсөө хоёр дахь тоглолт. Хоёр дахь тоглолт тий. За. Одоо юу Баяр Цэнгэл чиний YouTube дээрээс ингээ үзэлтүүдээр хамгийн их үзэлттэй view сайтай аль клипэд вэ? For You ч амар үзэлттэй. Одоо For You эдрий чи үед чинь үзэлт тийм амар их байгаагүй. Яг эхэлж ирсэн үе нөхгүй. Тийм. Тэгээ For You чи нэг миний сувгнаас биш өөр хүний сувгнаас яваад амар хамталтай болцсон. Тэгээ тэр нөхөр нь YouTube-ээс мөнгө авсан юм шиг байна. Тэг устгацсан шүү дээ. За тэгвэл Люминогийн хамгийн их үзэлттэй нь Манайх ч авах шүү. Манайх ч бүр энэ 90 сая гэж шүү дээ. 90 сая ингэж хэлж шүү дээ. дөнгөж хэлж яхад гэж. Манай үед бүр байгаагүй шүү дээ. Гэтэ одоо ер нь Манай үед байсан. Манай үед тий одоо байсан бол. Гэхдээ нэг юм хэлий. Яг үнэндээ та нар мэдж байна шүү дээ. 7 гişиг гэдэг дуу тий. За хамгийн их YouTube гэхлээ. YouTube гэхэд тэр дуу ингээд бид нар хийгээгүй заа. Өөр хүн хийсэн байсан. Тэр тухайн үед амар байсан тий. Тэр чинь биш хүн үздэг байхад 300 мянган үзэлт 400 мянган үзэлт. Тийм үү. Дөнгөж ихний YouTube орж ихэд. Тэр чинь 2000 онд лээд нэг 6 он. YouTube-ыг мэддэггүй юм. Баг мэдгүй үед. 6 онд 300 мянган. Тэгвэл YouTube-дээс бүх хүмүүс үзсэн шүү дээ баг. Гэхдээ би тэр тийм байсан. Гадаад дэс Одоо сүүлийн жилүүд клип ч үс гараад үс хэдэн сая болчихсон. Тэр үед сая хүрэн гэж баг. Юу вэ? C'est avec magie que tout s'éclaire. Regarde, on a tous sur la même terre. Alors sache vivre avec tes pères. Pouvoir soulever la poussière et parvenir sortir dans l'enfer. Éclaire à tes frères, tu sais ce qu'il te reste à faire. Réagis à la vitesse de la lumière. Yeah, les basses lumineuses c'est comme as de. Юм асууя. За. Хитэн дөө амьд өгчөн байгаа юу? Ханд өгчмтэй. Хитэн дөө. Бүгд тэрөө. Ерөнхийдөө яг би өөрөө бол нэг 25-аас 26 дуу. Амьд өгчмтэй. Амьд өгчмтэй тий. Бас яг Фонорамтай бас гэдэг. Фонорамтай бас нэг хэд байгаа. Тий. Хоёр хуваагаад. Тэгээ ихэнх нь ер нь ихтэй амьд өгчмтэй. Тамира фантастикийнхоо орд юу гэж гоё кино мөнөнд ахаа орсон уу юу гэж. Тий бид нэг кино уран бүтээл гэдэг нэг том төсөлтөд ерөнхийдөө яваад байгаа. Ер нь манай киноныхон ч юм ярьдгүй шүү дээ.
Дуу муучтай бол ингээд Тийм, CD ярьдаг. Киночууд бол юм ярихгүй нууж гаар. Тэгээ хамгийн юм залтсан. Тэгвэл чанс юм асуух. Татвар тамиртай. Бид нар бол дуу хийгээд болно шүү дээ. Санаа орж ирээд ерөнхийдөө хурдан дуу бол маш хурдан бүтэн. Удаан дуу яг ингээд бичлэг яваал байдаг. Кино жишээ нь дунджаар ер нь хугацааны ер нь хэр зэрэг хурдан. Нэг кино. Тийм нэг ангит. Удаа шүү дээ. Ямар кино түүхэн кино орчин кино. Тэгин шүү дээ. Жилээд амна шүү дээ. Ер нь бол жилээд амна. Тэгээд тэр чинь нөгөө борлуулалтаа хийгээд тэнцэнээсээ ашиг машиг авахгүй гэсэн жилд амна шүү дээ. Бид хэд чинь нөгөө 18 нас би чамтай хайртай гэдэг нэг кино. Гоё. Манай дуу доддог шүү дээ. Тэгээд тэрэн дээр яг Миний 100 оныг авсан мөн үү? Тийм мөн. Тэгээд тэр чинь бас нэг ингээд гадны кинон дээр чинь ингээд бас локал артистуудын гой гой дуунуудыг оруулдаг шүү. Тэрэн шиг гоё тийм дуунуудаа оруулаа гэдэг. Тэгээд анх бас нөө 100 хоногийг бас оруулж ирсэн те. Шөнө цас орж ийн гэдэг оруулж ирсэн. Энэ чинь өөрөө нөгөө хайрын юутай кино. Тэрийг за яг тэр кино би чамтай тэр гоё кино. Тэр кино яг хэр удаа авчихсан. Тэр нэг зохиолын би нэг хэд хоног төчлээ, нэг 7 хоног төцсөн баг. Тэгээд зураг авалт нь нэг 14 хоногтой. Гоё жинхэнэ машинсан ба шүү дээ. Тэр үед чинь ста машин ддэг байлаа. Үеийн нуурс машин. Тий. Машин яг нөгөө 90 өрцөн зөвхөн хий ста ингээл. Аа нөгөө нас мас бас тий. За нэг юм асуугаад кинон дээр ингээд одоо жишээ нь зүгээр нэг баар лонжны хэсэг гарах дундуур нь явж байгаа дуу хүртэл байдэн шүү дээ. Тэрийг одоо та зүгээр л аваад ашиглацдаг тий. Үгүй шүү дээ. Та анзаарах юм бол 37 дугаар тоочгийн артал дээр ингээд хамтарч ирсэн байгууллага гэдэг байгаа зэ. Тэрэн дээр Lionsgate гэдэг байгаа зэ. Тэрэн дээр нөгөө 37 дээр гарсан бүх гадны нөгөө Freddie Mercury юу хин гэдэг Аба би нөгөө 80-аад оны кинонуудын дуунууд шүү. Тэдний бүх зөвшөөрлийг тэрийг хэлэх гээд байхгүй. Тэднийг дандаа тийм төлж авдаг байхгүй. Тэгээ өртөө өндөр үү? Өндөр үлгүй. Өндөр. Юу тамирагаас юм асуусан. Тамирын Luminoto ер нь хамгийн анхны хэдийн орж ирсэн бэ? Би чинь Түүх гэвэл. Түүхгүй л миний хувьд л түүх бол та хэд тоглолт байгаа шүү дээ. За тоглолтын дээр чинь манай бүүм таних заах бүжиглээ. бүжиглж ирсэн тий. Яг клипэнд орж исэн бүх. Тэгээ клипэн дээр нь орж исэн. Бид нар ч яг оюутан Хүслийн шүн дээр. Тий. Оюутан байж захтаа тий. Тэгээ орж исэн. 90 буцаар нөгөө гар дээр байгаагүй. Тэрэн дээр бол байгаагүй. Бид нар чинь манай дээдлийн үеийнхэн. Хүслийн шүн дээр бол яг байсан. Дээрэс нь Luminant-ийн тэр үеийн дээр бүүм таун нэр бүжиглээ. Надад бэлтгэр байдаг байхгүй юу? Яг камераар бичсэн. Тий. Ангийнхан тий. Дэдэгийнхэн тэр чигээр оюутууд өс тий. Ганах чи бүжиг юу байдаг. Ганах тий. Тэгээ ганах чи бид Тэгэхээр манай тамирууд ер нь бол найруулагч найруулагч байхаас өмнө Luminant бүжигчин л байсан шүү. Ойлгоод авчихгүй. Тий. Татвар тамиртай хэлгүй л байгаа болохоос. Угаасаа баримт кино бол яа гарна. Never би бол тэрнийг бол хаанч манай бүүм Тамирууд Luminant бүжигчин байсан шүү. Манай бүүм таунагч Айстопигаар салхи ард зөндөө олон тоглолтууд яа. Бүгд нэр бүжиг. Одоо тэр үе нөгөө одоо нэг бүжгийн амтлах гэсэн үг шүү Тэгээ дээ. одоо нэг амирын бачка гэдэгсэн манай ганах шиг байсан бохгүй. Тоглолтуудыг базаалж Базар тэгээд ард нь ингээд Үй үй дэр амирын баат нэг юу гангаучуул тэгээд ганц ирээд байхгүй ингээд амирын баачка юу хэл дараа дараа байдаг гэсэн. Бажих та хэдээс одоо нэг клипүүдээс хамгийн их нөгөө ажиллагаа орж исэн клип нь ямар клип вэ? энд гарч ба. Тэр яадгүй гэхээр нөгөө бид нар одоо нөгөө тэрний зургийг 4-5 сар авсан. Пүүх тийм. Тэр нь яадгүй гэхээр нэг сцен ингээ авчаад тэгээ баажи нөгөө нэг тэр үед Франц сурахаас хин анхаа өтөр үлдчихсэн. Тэгээд яг үлдсэн хэсгүүдийг ингээд тэгтээ баг хин авсан байсан тий. Нэг одоо жишээ нь каранаар нэг спорт машин татах хэрэг болонгууд одоо нэг том машин түрээслэн тий шалаан. Тэгээд дээр нэг дайнцаг машиныг гууж байгаа. Тэгээ каран олоод ингээд тавиулаад зөвхөн тэр зургийг нэг удаа ингээд авчиж байгаа. Сарын дараа нэг зураг аав. Тэгж явсараа 4-5 сар болчихсон. Тэгээ тэр чинь бас болоогүй. Дунд нь мөнгө төгрөг дутуу байгаа. Тэгин шүү дээ. Дуулж мөнгө олонгууд хурааж байгаа тэрийг ингээд авчиж өгөөл. Тэгээ дараагийн зунд орчих. Ахиж жоохон ахиж мөнгө дараагийн зунд. Тэгээ тэр чинь бас Ер нь бол дийш. бас төлбөрийн бас юугаар зураг аваад шүү дээ. Чадамжаараа. Нөгөө чи бас ингээд за тэд өгч одоо 3 сая авна гэдэг. Өгсөн мөнгөнд Манай тийм талигаас авах ах маань идчихсэн. Тэгээ бид нар угаасаа нэг дээр үед хүмүүс мэдж байгаа нэг лейбл шиг ажилтдаг байсан шүү дээ. Заяаш Аран цаах тэгээд сонор студио ингээ бид нар ингээд нэг бүх юм тийм гаргадаг байсан тийм. Одоо болоо юу өөрийн хитэн үгээ би чинь ингээ шүтгэж болох уу? Равал тархинаас ид гарах миний хитэн үгээс хипхопын тухай гэвэл эртээр үе соён ухаан түнсэн бидний эрх зүгээс дуран хөрөл дуулж байгаа дургуун хөрөл матуулж байгаа дайсаа тастаа даалга бодож хийсэн догмон танамсаас харвага нибэрнэ хажуу тоосны баажико хипхоп нөхсгөө нэгөө юуг зөвлөө үзүүлбо надад тэр нөгөө заяаш тэр хийдэг нөгөө давхаах хийдэг тэр нөгөө юу ш ламгоо зам тэр их гой санагдаад.
Тэр гоё болсон тий. Ер нь гэхдээ давхаа гэснээс нөгөө давхаагаа дурсахад давхаах бол ер нь одоо кино урлагт гэж юм дээ. Бас цоошноос зүйлүүдийг маш их зүйлийг Маяг хийчихээд солиод киног анх хийжсэн тий. мундаг бас хүн шүү те. Шинэ үсгийн багш. Тий. Тэгээд нөгөө хин аав нөх мундаг. Тий, шард болж байгаа. Мандхад сая. Тий, мандхад сайтан оператор мөнгөнгөрийн хүчин дорж энтрийн. Манай энд гарч иргэд дуу байдیں۔ Тэрэн дээр ингээ усан доор авдаг хэсэг анхны клип хийж байгаа байхгүй Монгол. Басаа дотор бид хийсэн. Тэгсэн ингээ яг усан доор авах юуг нь шард болж байгаа туслаад ингээд PD 100 90 150 билүү. Тий 100 Тэрийг л одоо чинь хоёр тал ингээд кошок ингэж Кошог жоо хувин нөгөө пластик хувин. кошок шиг Тий маягийн. тий хувь жижиг 2% ингэж силиконд жаангуудаа дундуур нь ингээд ийм ягаад лүк гаргаад тэгээд битүү юундаа соскоор ингээд удирдлага хийцэн. Соскор ингээд тэгээд усан доор анх зураг авч байгаа байхгүй. Лүү минь гэсэн чинь анхны л одоо орчин цагийн усан доор авсан Тэр шүү нэг дээ. юмнуудыг айгуу сонио хийдэж штэ. Дээрээс нь тэр нөгөө Юта камер гэдэг нөгөө Стедикамыг хийцэн байсан шүү дээ. Одоо бээрээ зүүдэг. Хөндрүүлээд яг гараараа хийцэн тий. тэгээ дээрээс нь 2000 оны тий нөгөө хүнийхийг хийхэд ч нөгөө Юта хийлээгээд 35 мм нөгөө дурангийн фильтр ашиглаж ингээд юуны. Тэгэхээр тэр нь ингээд ийм бас Тэр чинь юм нэг мэрэгэн 35 гэдэг. Тэр нь гэхдээ ингээд шууд ингээд харагдахгүй паланд буруу харж харагдав. тий би хараад яг хамгийн их зургаах ингээ харахаар ингээ доош гарч Доош харцаа байгаа шүү дээ. та яаж зураг аваад байгаа бэ тэгээд доош гарчаад тэгээд нөгөө тийш гарчаад идэг Тэгээ тэр нэг юм авдатартай. Одоо гэхдээ яг тэр чинь одоо зүгээр юм сонирхчийн камер. Одоо би ингээл жоохон судлаад ойлгож байна. Сонирхчийн камерыг мэрэгжлийн нөө филингтэй тэр өрцмөрцийн нэг тэгж тааруулж авдаг байсан. Одоо тэр бид хаана үт юм бол бас нэг Монгол гэр дотор кран хийцэн байгаа байхгүй. Тэр кран ста Тэр юу. нэг ийм араатай. Одоо тэгэхэд тэр кран чинь Canon-ы юун дээр шинэ технологи болоод одоо орж ирж байна. Дөнгөж одоо. Сонирм байгаас айхтар. Би тэнийг даарч юм ямар мундаг юм. Сая тэр нөгөө насан туршлагын клипэн дээр хүртэл хийжсэн шүү дээ. Нөгөө камер нөгөө нэг статик камер тийм ингээд би нэр тийм. Тэр чинь тухайн үед ингээд өөрөөр ингээд алчир малчир даав маа ороод ингээд хийдэг үсгээр эвсэх хүртэл хийж ярьж байгаа. 2000 он бидний нөгөө Данкомс кино хийж авах авах чинь бүтлгүүрээс ихсэн юм дөө. Үгүй өөрөө ингээд одоо суу одоо байгаа шүү дээ. Бэлэн нөгөө нэг юм стабилайзер ингээд өөрчдөг хөндрүүлэгч хийгээд. Тэрийг өөрөө хүнд өргөвч өрөнгөд энэ дөрөв баахан туухай хийдсэн. Тэгээд үргэж үрээ тэнцүүлээ. тэгээ ингээд зураг авах. Балансыг харуулаад. Тэр Монголын анхны хаа. Хөөе, кино гэснээс та хэд дээр ямар кино хийсэн лээ? Танихгүй? охины загтал штэ 2000 он шүү дээ. Давх анх хийгээд тий. Тэр яасан хэр яасан? Тэр бол яг киноны зохиолж уншаагүй тоглолцсон байт юм а бид. Ерөнхийдөө камера чи юм тийм сонссноо. Жүжигдээд байгаа байхгүй юу? Жүжигчтэй тэрсөө киноныхоо юг хэлчихгүй шүү дээ. Би бүр асуусан шүү дээ. Энэ хүн яадаг хүн зохиол гэсэн чинь за дугаа. Яар ингэдэг хий гэдэг. Тэгээд ингээл Яг хоо нэг бас кинонд бас тоглолцсон шүү. Бид тэр нэг Баяр цэнгэл тоглосноо. Баяр цэнгэл чи жүжигчний ингэ шүү. Баяр зөвхөн кинонд тоглосноо. Байгаа. яа нөгөө Зөндөө хайж байгаа холбогдоод байгаа байхгүй тий. Камера ахын ээж чинь миний яг багш шүү дээ. Энд чи ингээд бод хов холбоо. Зүгээр ингээл сүлжээ. За, юу яхсан нөгөө тоглолт гэдэг байгаа шүү дээ. Зүмрэ тоглолт руу оръё. Тоглолт гэхэр чинь ер нь стадионы тоглолт гэдэг бол маш тийм тоглоом биш тий. тоглоом биш. Амар том өндөр хариуцлага. Амар том хариуцлага. Тэгээд доороо Чи сая сүлд гайсаг бас найруулж байгаа харагдсан тий. ер нь 6 сарын өмнөөс хэлж гин багтаа ер нь тоглолтууд. Тэ тэр нь 5 сараас өндөр сан төлөвлөгөөгөө гаргаад эхлээ. За тэгээд ажилдаа орохоор за тэгээд маш өндөр зардалтай байдаг. Энийг бол хэлэхэд хэлэх ёстой. Тэнгүүдээ бас нэг тайзны артл байна. Тэгээд тайзны тоглолтын өмнөх нэг маркетингийн ажлууд байна. Тэгээд найруулга. Тэгээд одоо та тоглолтын дээр хэдэн дэд болох вэ? 44 гэж байгаа шүү дээ. 44. Хэдэн амьд вэ? Амьд хөгжмөнтэй. Ер нь бүгдээр амьд хөгж. Биш дуулах нь бүгдээр амьд. Тийм л дээ. Мэдээж 20 хэдэн амьд хөгжмөнтэй. Тал нь яг амьд хөгжмөнтэйгээ дижигээс ингэж. Бид нар бол ингээд энийг ажиллагаа хуваад авч байгаа. Дөрүүл болохоор за баажи бол одоо маркетинг аюугаа тий хөрөнгө оруулалтаа ч гэдэм юм. Анхаа бол одоо хөгжмөө манай MC болохоор одоо MC-д хариуцаж зөндөө байгаа. Сая одоо пенза сая хийлээ. Урамтлал нөгөө дээрээс нөгөө манай чи яг тийм нарийн жижиг юм ойлж шиг юм бичсэн тийм хэсэг. Манай хой деталь юм даа гэсэн. Ингэж л аваад байгаа. За тэгээд ямар ч сан манай эхний нэг маань зочд маань ингээд 22 минутаар орж ирж байгаа. Тэгээд бид нар нөгөө Люминато үдшиг гэдэг централ телевизтэй хамтраад бид нар ингээд орой болгоо ингээд Люминато холбоотой дээрээс ингээд ерөнхийдөө дүүнрээ тий энэ одоо бот дандаа л дүүнэр л байх юм байна. Ань тийм болцсон байгаа Юу н дандаа л юу гадуур баажиг гуйл гэж хэлэхгүй. Тэрээс ахуул нь батгаад болчиход шүү ерөөсөө. Таадыг саяар юм ярьсан. Би бас их залуугаа айгу мэдэрлээ. 2000 оны юм яриад. Би тэр чи 10 11 2-тэй байсан үг чи юу ч мэдэхгүй. Гэхдээ чи тэрүүд энэ дэлхий дээр байсан байгаа үстэй. Тэгвэл тэгэл зүмрээ. байсан. Тэгвэл манай үе. Тэгвэл манай чи энэ дэлхий дээр байсан л бид нэг үзээ. Энэ насан туршдаа дуг яагаад сая сүүлд клип нэ?
Яг тэр ингэсэн. Гэхдээ ганцхан дуул үлдсэн байсан. Нэг дуу Яг үлдсэн одоо клип. Тийм ээ. Яг үзэгчдийн захиалгаар ütсэн хоёр дахь. Тэгээ баг тийм бах тий. Яг энгийн айгу хөөрхөн хоёр тоглосон жүжигч маань айгу хөөрхөн тоглосон. MC гол дүр дуурсан. Тэгээд би өөрөө тэр манай MC гол. Жүжигчдийн сонголт айгуу гоё л шүү дээ. Энийг зочдтой үгүй. Оо тий. Манай За ер нь манад бол шин CD гэсэн үг шүү. эдгээр бол цоошин сэдв гэсэн үг Яагаад шүү. тэгэл наа чи нөгөө 2013 оноос хойш бид сүүл гарсан бүх дуунуудыг нэгтгээд хэмнэл нэгжгээд юм угаасаа нэртэй байсан. Тэгээ одоо ингээд үзэх юм бол бүх дуунууд ч мэддэг дуунууд л Энэ үс 13-оос хойш гарсан ерөөсөө best of юм бэл. Тийм. Тэг юу нэг. Өнөөдрийн маань дугаарыг ихний зочдтой баярлалаа. Тэгээд Тамирада бас амжилт хүсье. Лүмнэ хамтлагийн тоглолт маань 8-16 тоглолт баяр сошиал парк дээр болно. оролцсон баярлалаа. За Тэгээд камераман байгаа болохоор ивент X-с билет таваарай. Тэгээ ивент манай ивент X-ээр та нар бүх билетээ авцгаагаарай. Тэгээд ах нарын тоглолтоос амжилт хүсье маа баяр сэнгэлдээс амжилт хүсье. Тэгээ угаасаа open-air-ийн тоглолт гэдэг бол маш том өндөр хариуцлага байдаг. Тэгээд ядрахгүй хүн шиг бие сайхан тэнхрүүлээд ядрахгүй хүн шиг энерги трийг унаа. За. Бүгд л манай чанарт болдог. Ухаалаг зурагтаа урьдчилгаа төлбөргүйгээр хийзэнгээр аль бие ёсны эрхтэйгээр арай дэндүү хям дүнээр Samsung Hisense Sharp LG Toshiba тэгээд бас Nyalax брэндүүд гэж янзаараа ийчүүд гэж язаараа эцтэй хүлээж байна. Ханаас авах вэ гэж юу? Хамгийн хэм зурагтыг PC Mall-аас. Заага учир хаан тусах гэж байна. За энэ жил хөрийн улаандаа буудаг юм уу гэсэн санаатай. Могооч сайн гардаг л газар та. Зүр шүлжээ байхгүй газар л муу. Starlink гэж нэг сайхан төхөөрөмж гарцсан байж та хам. Гэхдээ тэр чи ямар нөхөр байна аа тэр. За нэг ийм сайхан эдтэй л болсон доо. Энд чи шүлжээгүй газар одоо энэ интернет барих уу? Сансраас нь шууд интернет холбогдсон даах. Энэ юу? Оо тий. Ком сайхан юм байх нэ. Гүнчтэд хаанаас авдаг юм бэ энэ чи? За аймгийн төв PC Mall-оос лавлаа даах. Хамгийн ойрын PC Mall-ийн салбраас урьдчилгаагүй лизингээр авах боломжтой. PC Mall малчин өрх бүрт өндөр хурдны интернет. За дараагийн зочдыг оруулж ирж байна. Яаж нөгөө хоёроос арай гэж гаргалаа шүү дээ. Гарахгүй. Одоо бол яг цагтаа юм. Яг цагтаа юм. Зөөр мөрөөгөө гарчихгүй одоо шууд. Дүүл гарчихгүй. За ирсэнд баярлалаа гэж. Таньгаа тийм ээ. Рэпер цэцээ маань тэгээд дүү маань тий. Зори маань ирлээ. Хишиг далаагийн зори. Энэ чи хишиг далаагийн зори шүү дээ. Хишиг далаагийн зори гэдэг. Хишиг далаа овг нь юм уу? Зорийн овг нь юм. Ургийн овг. Урган тийм. Тэрнээс яг тийм манай хойд ээжлдэг. Бараг л ахта. Таныг инээгээд тахлаар нэг юунд орж байгаа юм шиг байна. Бааж ялт орж байгаа. За өнөөдөр болохоор нэвтрүүлгийн яг одоо дараагийнхаа хоёр зочноор бол бас цэцээ дүү маань Лүмнэ хамтлагийн бол бас хайртай дүүнэрийн нэг. Бид нар чих юм босоо. Ярих юм бол их юм байгаа. Манай хамтлагийн дүүнэр гэж олон тон дээр ярьж шүү. Эвсэха. Миний хайртай дүүнэрийн нэг гоо хайртай олон дүү мэдээж байж дараа шүү дээ. Хайртай дүүнэрийн бас цөөхөн хайртай дүүнэрийн маань нэг те. За зөөрий бид нар бол бас надад бол ганц л өминол байдаг. Энэ ахагаар улаан утсын нар. Цэцэгийн нөгөө цэцээ бидний хамтсан нөгөө ковидын зургийг санаж байна уу та нар? Тест төрцөнгө зураг үүдэг. Тест. Манад аваад. Анхаагийн дооч бид нар чинь ковидор хууль усаар цуглаад цугдаг байлаа. Бастай цугласан. Тэр зураг маань Лүмнэгийн баг бүх цаг үеийн хамгийн их лайк авсан зургийн нэг баг шүү. Тэр хамгийн их лайктай зураг байсан. Шүлсээр тест аваадсан юм шүү. Тэгээ шүлсээр тест аваа тий. Аминдаа хайртай л байхгүй юу? Аминдаа хайртай. Масктай уулзаад байгаа мас. Тэгээ масктай уулзаад байгаа мас. Гэхдээ хамгийн гол уулзаад байгаа юм боо нэр тий. Яаж уулзчихсан. Та нар юу хийж уулзсан бэ? Чи аюу гой дандаа гой хоол. Хин цэцээ чинь ер нь бол ковидоос нэг л юм хамгаалсан шүү дээ. Бүгд мэдж байгаа тий. Юу? Ааш. Энэ ковид хамгаалсан шүү дээ ер нь. Сэтгэлийн уцаа тэрүүгээр л одоо зүлгэлээ шүү дээ. Ер нь ковидоор зүлгсэн шүү дээ. Манай MC-тэй хичнээн гоё архины коллекшнтэй хүн байлаа. MC цаач өгөл тэрээс ч одоо ерөөсөө
гараагүй ханиад чүрхгүй жаа. Ер нь тийм шүү дээ, ер нь тийм. Айгу буруу би ч одоо амар үгэл мүглхийг сурах юм болоо гэсэн чи айгу сони юм сурчаад. Чингүү өөрөө гараа явсан юм шүү. Ерөөсөө өөрөө гараа явсан. Айгу боо юм байлээ. Чингүүглээ сураад. Гэтэ ийм байхгүй. Амьдралын нөгөө нэг ийм хосонд шүү дээ. Чи орж гараад явдаг шүү дээ. Хэсэг орно, хэсэг гарна, хэсэг орно. Сайн хэлж шүү дээ. Би ч ингэж байгаа л юм. Үгүй. Одоо чи хэсэг бие татна. Тэгээд байж байгаа хэсэг орно. Гэтэ цэцэж амьдаа айтаа. Ханиад чүрхгүй гэдэг угаад байхгүй. Хэдэн жилээс ийм цэцэжтэй ингээ биеийн чарсан энэ бол нэг шалахгүй бах нөгөө нэг грамаараа нэг хэд дата сайхан болж байгаа. Би нөгөө нэг би ч бол нөгөө шиг ярьж ямар юм камерд орно. Би ч нөгөө уултын хүмүүс байдаг шүү дээ нөгөө усны өхөр талдаа тий. Би ч усны өхөр талдаа юм шүү дээ тий. Тийм ээ тийм. Тэгэхээр чин би ч усан гахаа юм аа. орж ингэж байнга гарч ингэж хөдөлгөөнтэй амьдрахгүй бол ингэж болохгүй живч шүү дээ. Гэхдээ ингэдэг байхгүй нөгөө эмс аягүй сонио. Аягүй сонио. Манай энэ хоёр яг би ч одоо энэ хоёроо их сонио. Ер нь одоо эмс ихгүй тоглохгүй нэг тоглолцсон чи зүг зүг нэг ч хамсаагүй. Зүг зүгсэн байхгүй юу? Зүг зүгээр. Нөгөө сэтгэл хөөр тэгээ нөгөө хүн чинь 25 жилийн ойгоор. 25 жилийн ойгоор. Тэгэл ч яг тоглолт дуусаад нөгөө хүмүүс найзууд нь хүлээдэг шүү дээ. Хүлээж байгаа шүү дээ. Хөшөө ингээл. За манай одоо хувцас солихгүй мөсч. Манай одоо хувцас солон байж та сольж манай дэш найзуудад ингээл гарахгүй. Тэгээ 10 минут туссан. 10 минутаар орсон чи. Гүчичүүд 10 минут байсан. Тэр XX. Яг гараад ирэнгүүт 5 6 ширээс байхгүй. 5 6 ширээ ингээд 5 6 уухаа бэлтсэн. За тоглолцсон дуусна одоо юу вэ? Хамаагүй жөглөчихгүй. Тэгээд 10 минут. Ердөө 10 минут. Бид тэр хуцаа солж байгаа шүү дээ. За бид тэр хуцаа солж байгаа шүү. Тэгэхээр нөгөө ядарсан бас. Өө тэр чи 30 дуу дууссны дараа бол ядарч шүү дээ. Тэр чи 20 20 минут ч болоогүй. Тэр чи би чин DJ хөгжмөө хураагаад миний хураалт чинь их удахгүй шүү дээ. Тэгээд тайсанс буугаад ирсэн чи MC хаа нэг. Тэгээд тэр чи гэж юм лээ. Яг нөгөө амар ядарсны дараа бол дор юм биш шүү. Яг тэр чи харахгүй тэр чи амар ядарч байгаа шүү. Тэр танаа нөгөө шинэ жилийн тоглолтын үеэр бас тэгдэг те. Нөгөө бас яачаар яг мэддэгдээд идэх те. Гэхдээ ер нь бадуу тэр 30 хоногийн ингээд үргэлжлэн тоглолцсон нэг тийм бол байна л биз таахаа. Тийм тэгэхээр яг мэддэгддэг юм гэхдээ яг тэгээ тэр чинь сүүлийн хэд хоног дээрээ л тийм да ер нь те. Яг баажи ах хит бүгдээрээ гэж хэлдэг байхгүй те. За өөр юм ярин чи тоглолт юу хитэн. За тоглолт дээр. За энэ одоо стадион тоглолцсон оёг би зөвлөгөө мөлгөө өгөөч. Дангаараа стадион тоглолцсон нэг зөвлөгөө өгөөч. Дангаараа стадион тоглосон хүний зөвлөгөө юу? Ер нь уухгүй л байх хэрэгтэй. Тийм шүү дээ. Ер нь бол яг тэр үед бол хол байх хэрэгтэй юм лээ. За тэгээд юу харахад бол уухгүй л байх хэрэгтэй. Юу 8 сарын 16-нд Люмна хамтлагийн энэ чинь бидний бие даасан хамгийн том тоглолт юм л шүү дээ. 30 мянган хүн тоглож байгаа бол тий. Бид чинь нөгөө хамтарсан тоглолт хийжсэн дартаа эсвэл нөгөө Люмна хамтлагч ингээ нэг 2000 3000 хүнтэй тоглолтууд маш хийдэг шүү дээ. Жижиг тоглолтууд маш хийдэг. Open Air бол бид нар болохоор нөгөө E17-тэй тэгээд яах үгтэй тоглолтыг хийжсэн л да. Тэгээд 4 он. Гэхдээ одоо нөгөө нэг нөгөө тэр чинь одоо стадионы хэмжээнд гэж ярьж шүү дээ бид нар тий. 30 мянга савны хэмжээ. Савныхаа хэмжээнд ийм том тоглолтыг бол ер нь боцсон ч. Тэгээд 44 дууг ингээд дуулна гэдэг бол юу том юм байл шүү. Бид нар айгаад идэг. Social Park чинь том юм байл шүү. Google дээр ингээд хамаагүй том бэл. Бүү хэд нуулсан юм бэ? Аа том. Бид нар яагаад нөгөө нэг одоо нэг дураараа ч юм уу тоглолт нөгөө тэгж хийдгүйсэн гэхээр нөгөө хөгжим дууралт нэгтэй. Бид нар хамгийн сайн зовдөг юм. Хүн одоо ингээд үзэх ороод иж байгаа нэг хөгжим пар гэсэн нэг тийм байх юм бол бид нар өөрсдөө ч бараг үгүй яддаг шүү дээ. Тийм учраас бид нар хамгийн нэг номерт хөгжим дууралт байдаг. Тэгээд яг энэ нэг хөгжимл ингээд тохироо бүрдлээ те. Бүх юм бүрдээ заа ингээд тоглолт хийгээл яасан. Энийг бол одоо ихтэй тоглохгүй тэр баг өөр тоглолт баг бүх тоглолт хамтд болчихж байгаа тийм байна. Бид нар одоо манай оролдоо энэ тоглолцсон байна гэж бодлоо. Энэ бөө тоглолцсон байна. Энэ тоглолцсон. Одоо зөөрийн их шиг 72 бас ер нь тоглолт үлдчихэж байгаа шүү. Ер нь бол игчдийн бол юунд орцсон байна гэж хэлж байна энэ хоёр. Ана бүхэн өргөө шинжлэхтэй гоё. Стадион болчихсон. Тэрийг зориг шийддэг юм биш байх. Ээж шийдэж шүү дээ. Дадаа шийднэ. Ээж хойд ээж шийдгүү те. Ер нь би тоглохгүй гэвэл тэгэл тоглохгүй шүү дээ. Хүү бас уурд бас. Би бас нэг хуулийн этгээд юм болохоор. Чамайг тоглохгүй бол танд л дэйч нэгсэн шүү дээ. Тэгвэл тэгээд биш болж шүү дээ. Наки дандар наки. Тэгэхээр бүхэн өргөө гэдэг чинь. Тэгээд тэгэд чи яг хідэн дуутай юм ба хоёр юм. Мэдгүй нэг 10 хэд байгаа хаа. Чи зөөрэ чиний яг үндсэн яг мэрэгжлийн жүжигчин юм уу? Яг ямар хүн юм бэ? Дуучин. Ер нь чи юу юм? Чи ер нь юу юм бэ? Монгол стыг нэвтрүүлж би ер нь зүгээр л юу штэ. Урлагийн хүн юм шүү ер нь. Урлагийн сургууль төгсөөгүй тий. Ер нь
Манай зоолсон төсөн бэ? Сүүсийг төгссөн шүү дээ. Тэгвэл чи чинь бүр урлагийн хүн юм шүү дээ. Урлагийн хүн. дипломтой. Би ч бүр 8 дахь ангийн мантастаа шүү дээ. Тийм байна. Тэгвэл урлагийн хүн юм Битгаш чи нөгөө дахных. Тэгээд би чи нөгөө даханд байж хахтаа радио хөтлөгч хийдэг байсан. Манай зөөрий чинь ингээд хар багасаа угаасаа нэг юм даханд нэг бас ингээд ажихын бүжиг ингээд одоо урлагт тэнгууд манай зөөрий чинь ингээд яг тийч ингээд дуулаад гараал ингээд бас нөгөө нэг дүү байдэн шүү дээ тий. Ирээдүйтэйгээ нэг ирээдүйтэй энэ хоёр чинь ингээд хамтдаа дуулаад яваад идэг байсан байхгүй. Тэгэхээр хар багасаа л ер нь бол урлагт. Тий, одоо ч тэгээ дуулаад яа. Ер нь урлагийн болох хүмүүсийн юу тэр наснаас эхэлдэг юм бэл. Одоо жишээ нь баажи жишээ нь нөгөө ирээдүй од мод гэж эхэлжсэн байгаа шүү дээ. Ингээд жигсэн бүжиглээл. Тэгээд анхаа бол багада урлагийн юм байжсэн мэлээ. Байл бүжигд Ирээд одоо болсон. Би чинь бүр багасаа найрал донд болдог гэсэн. тэгж ярмал бүр хуучин би ч уран уншлаг гадаг бас. Тий, ингээд багасаа ингээд нэг урлагийн гисэн болгон руу ингээд явж исэн л байгаа байхгүй. Тэгээд сүүлдээ ингээд жигбөө ихэнх Зөв зүгээр байж байгаад бас ингэж чинь гэж байхгүй. тий их цөөхөн байдаг байхгүй. Их цөөхөн тий. Бааж яах мах чинь тэрийг хамтлагт байсан шүү дээ. Тэрнээс бүр өмнө ирээдүй од Джексон. тий од болох хүсэлт тий чинь нөгөө ганцаарчсан юм уу тий чинь бас тэгээ бас зүгээр байхгүй дандаа бас байр дандаа бас шагналанд орно шүү. Дандаа л юм медальтай тий. Бас зүгээр бас Ядчил нэг ээж авах ажил дээр шинжилгээ дуулдаг хүүхдүүд байсан баг. муудаар тий. Тий. Ер нь тиймэрхүү байдаг тий. Анхаагүй анхаач юм бол одоо хүсэлт мөчөлдөг байсан. МС чи бүр улаан бүчтэй тэр мэднэ. Чи чи бүр алтан фонд өгдөг гэсэн чинь. Би ч миний фонд монд нөгөө гоцтуу байх шүү дээ. Ингэж ингээд. Би анх телевизээр өөрийгөө хараад энэ дээрээ зураастай гаа мэдсэн шүү дээ. Ер нь бол тэгээд анх өгөрж үзээл болж ирсэн шүү дээ. Ямар Зөөрий тоглолт хийлээ. Үгүй. Дадаа тоо юу санахгүй. хоёр удаа хийсэн. Дангаар орыгээгүй шүү. Дангаараа бол спешиал За одоо ер нь дуэтийн одоо нэлээ байгаа хэл та яг нэг хэсэг бол айгүй ихсэн шүү дээ. Жавхлан баясгалан гэдгээс одоо орчин үеийн дуэт эхэлж байгаа шүү дээ. Одоо нийтийн дуу эхлэл. Тэгээд ингээд үүрээ мөхөт ч юм ингээд явж байгаа. Тэгээд сүүлдээ зойрын шигдлээ гинжин миссэм гэж одоо явж байгаа бах тий. Одоо хосуудын дуэт одоо та нараас үл байд юм л гэж. Гэхдээ одоо гарч ирэхүүлгүй дээ тий. Энэ угаасаа нэг яг байдаг орон зай юм бэл. Хэсэг ингэж явж байгаа. Ер нь юу ингээд ер нь дэлхийд ч байдаг орон зай шүү. Бага яг л байсан. Дуэтэй юу тий. Хөгжил байж идэг шүү дээ. Одоо дэлхийд ирээр нь харах сонирхолтой тий. Яг одоохондоо ер нь байсан. Тийм байгаа одоо хэмээн Одоо зөөрийн шигтэл хоёр чинь ихэнх нөхөр хоёр юм байна шүү дээ. Гүч энэ дэлхийх юм юм байгаа шүү дээ. Дэлхий дээр л байгаа шүү дээ. Хүн үү хүн. Хүн тий. Ир үү ир, им үү им. Дэлхий юу дэлхий. Дуугараас нь гаргасан. Гаргасан тий. Дэлхийн форматаар YouTube байна уу? Байна. Тэг байна. Ямар судалгаа. Ямар судалгаа. Тэгээ ер нь бас ямар судалгаа юугаа одоо танах шиг нэг юм гоё нөө яг юм анхнаасаа ингээ яг нэг гурваараа бүрдсэн яг нэг юм одоо хүртэл юутай бол гурваараа нэгийн нүдэн дээр нанлаа. яг анхны одоо юугаар ярьж байна. Одоо тэгээ манай зодоо дундаас зодоо орж 13 жил одоо бол дөрүүлээ гэж ярьж байгаа тийм. Гэхдээ ер нь бол яг ингээд тууштай ингээ юмаа ойлгоцсон айгу гоё санагдтал л да. Мань хоёр ч нь бол ер нь барьцгүй байхгүй тийм. Яаж ч магадгүй те Эрдэнэтэд байж ин гэж магадгүй дарахад байцнаа те. Пим юу ямар сонь нэвтрүүл. Хуураагаараа явдгүй байна. Амд явсных юм үзэхтэй ч одоо. Юу ингэж байгаа нэг цэцэгийн тоглолтноор цэцэгийн тоглолт маш гоё болсон. Энэ чи өөр гарч ирсэн үү? Чи нөгөө гарах гээл нөгөө цөмөрх тухай шүү дээ. Дуу гаргаад хуруу нэгдэж нэг л гарч өгдөггүй юу? Ерөөсөө цөмөрхгүй. Одоо цөмөрхгүй. Ерөөсөө урлаг гэдэг чинь ерөөсөө миний ингээд дэлхийд яг тийм байдаг. Эхний 5 жил шүү дээ ерөөсөө. Энэ 5 жил дотор суураад одоо цөмөрхгүй л бол тэр 3-оор гарсан юм ярил байна да. Миний дүү чигтээ цөмөрсөн юу ярьж байгаа? Миний пүүзэ цөмөрсөн шүү дээ. Миний пүүзэ цөмөрсөн шүү дээ. Алуу ахта даснаа гэж. Алуу ахта даснаа гэж. Чи бас божигнууд шүү дээ бас. Миний дүү чинь бас божигнуулнаа гэж. Тоглолт гоё болсон шүү. Ахтар нь очсон биз дээ. Би ч нөгөө нэг тэмцээнийхээ дундуур шүн нэж орсон шүү. Тэгсэн шүү дээ. Тэгээд тэмцээн чинь яах ир хүн хэлсэндээ эмэлбэн барьсан та гэдэг чинь манайх чинь тэгэл нэг сайхан сууж байгаа л тэрний цаанаас ирсэн. Сууж байгаа л ахна очно гэсэн гол ирсэн дээ тий. Тэгээд ирнэ шүү дээ. Очно гэж очно. Тэгээ бид нар бол ихэд энэ тоглолтоо ингэж байгаа нөгөө бас асуугаад байгаа хүмүүс нөгөө ямар артист дуучид юу байх юм бол яах юм бол гэдэг. Юу ч гүүгээр орж байгаа шүү. Яг го зүгээр бид нар гадны тоглолтын ч юм уу одоо нэг юунуудын жишгээр л хийж байгаа юм л да. Гадаадаа би даасан тоглолт тийм л юм шүү дээ. Шууд гачаар өрсөлдүүлээд дуусна. Хөө танаа хөгжим гоё болж лээ тий анхах. Та суугаад л шүү дээ стори харс таны. Тэгээ хөгжим гоё болж байгаа. Гоё болж лээ тий. Тэрийг яг нөгөө шинэ командтай өмнө байсан командаас илүү командлж байгаа хүн дээр л байд юм байна дөө. Яг гоо шинэ команд бүрдээд яг тэр гоё грувийг гаргаж जैन дутж байгаа мэтж байгаа бүх юм болохгүй бол нэмээд өөрсдөө тоглолцож जैन тий. Баярлалаа ухаарлаг энэ юу гоё л. Тэгээ бид нар болохоор ингээд нөгөө нэг тоглуулж ингэж янгота нөгөө хөгжимч нөгөө тэрийг бэлтгэх юм.
Тэгээ тэрийг тайсандаа шууд амьдаараа ингээд тоглоно. Тийм ингэж бэлтгэх учраас өөр Энэ үзег үстэй. Бид нар бол ингээд бэлтгээд өгж байгаа шүү дээ. Эхлээд ингээд хувийн бэлтгэд хийх ёстой шүү хүмүүсүүд. Тэнгүүд тэрийгээ бүр эхлээд бичиж өгөөд яа ингээд тоглогдно гэж бичээд тэргүүрээр бид бэлтжээ. Тэгээд дараа айгу амтай дараа нь нэгдсэн бэлтгэлээ ирэнгүүд яг нөгөө энэ яа тоглохдоо мэдээд байна шүү дээ. Тэгэхээр эн чинь бүр амар про төвшөнд байгаа байхгүй. Тэгээ мөнх оргидынхаа багт бол бас баярлж байгаа маш мундаг байгаа. Тэгээд манай анхаа бол яг тэр хэсгийг бол хариуцж ажиллаж байгаа. Тэгээд яг тэгээ анхаагаа яг суугаад ер нь нэг юм л хариуцал авдаг. Тэгээ анхаагийн яг тэр хэсэг байгаа. Ер нь бол тоглолтын энэ жилийн тоглолтын дээр бол тэрэн дээр бол ямар шал өөр ингээд төвшингийн Люминогийн бас өмнө байгаагүй тоглолтуудад байгаагүй тийм акцийг бол яг тэрэн дээр харуулах гэж болж байгаа шүү. Тэгээд түрүүн хэллээ нөгөө зочин артист байхгүй гэдэг яг сая MC манас хэллээ. Яг л Люмино 44 дугаа ихтэйсэн дуустал. Яг өмнө нөгөө гоё ингээд нөгөө хүмүүс ирэхэд балаахаас шууд бас ойлгож магадгүй эдийнх одоо өөр байхгүйхээр нөгөө яг хэдэд ирэх юм гэж асуудаг штэ. Хаалга өдөр ингээд тийч ингээд гоё амралтын өдөр. Тэгэхээр хүмүүс ингээд 2-3 цагаас эхлээд аагаан гоцж байгаа штэ. Тэнд зүгээр байгаа таахгүй. Тэнд чинь мэдээж ингээд нөгөө тэрийг entertainment цагаагаар сайхан байна уу? Прогноз нь дажгүй багс. Прогноз бол нэг 22 маяг гэсэн баха. Гэтэ бороо орохыг бол яг үндэ бол ямарч аппликейшн ч таадгүй юм байл штэ үндэ бол. Өнөөдөр ямарч бороо өгөөл бороо орд юм л ш тэр мэднээс тээ. Тэгэхээр тэр бол мэдхгүй шүү дээ. Бороо олдог асуудал шүү дээ. Ер нь бол тэгээ нөгөө борон дээр зонтогтой ирэх хэрэгтэй юм л шүү дээ. Тэгээд болчих юм шүү. Тэгээ. Чи тоглолт үзэх юм байгаас тээ. Дуулахгүй маа гэдэг тоглолт үзнэ үстэй. Харин үзээ та. Тэр хойгуур ахиж явах яа тийм үү? Ахад тэгэлэхгүй ш. Тэгвэл айлгаар ингэж ингээд надаас аль зүхтааж явахтаа. Тайснаар чи тайснаар жонглоор тулчаа. Дуусны дараа ирээрэй. Чи яг дуусахгүй л орж ирээрэй чи зүгээр. Тэгээ одоо угсаа гайгүй. Одоо засарцсан. Наа чи гартаа тавцсан. Гоо би ингэдэм байли. Хүн ингээд нэг хэсэг одоо ингээд нэг иджуумар санагддаг үе байдаг. Одоо тэр үедээ авч байгаа шүү би. Энэ бол нэг 3-4 жил үргэлжлэх байх ч бодож байна. Энэ бол нэг одоо арга тоглолтын дараанаас. Тэгвэл тэр чинь би араа хэлээд байна шүү. Нэг хоногийн шоудлтыг бол тооцохгүй гэдэг шүү. Тооцохгүй шүү дээ. Тоглолтын оройч биш. Огт бүр хизээч ийм том тоглолт хийсний дараа бол бүр нэг ч уудгүй би ядаж юм зуудах тохиолгүй тийм шүү дээ. Бааж зуудаж байгаа би лидер таан цуглаа. Өөрөө ярина шүү дээ. Би ядаж арх уудгүй би ядаж нэг зас арайч тэгээд нэг 100 г татах байлгүй дээ. Тэгээ нэг хөслийн түнний шампань даадах байлгүй дээ. Нэг шампань ядаж нэг амсах байлгүй. Наа чи 30 г. Нэг бол та колоноос нэг 20 мөрийг уучихгүй шүү дээ. Нөхөөл ороод шүү дээ. Уучлаарай бид нар нөгөө нэг зочдуудаа нэг 20-20 минут л байлгая гэсэн юм бьютагаа 15-20 минут гээд тэгээ маш олон зочдыг бид нар урьдсан байгаа. Тэгээд тэгэхээр нөгөө 7 нэг болно. Тэгээд Люминогийн үдшийг Централ телевизэд хамтраа. Тэгээ энд нөгөө Люмино амлагтай холбоотой байсан те ер нь ингээд урлагийнхаа бүх юм дүүнэр бүх хүмүүсүүдтэйгээ урьж байгаа. Чадлаараа бүгдийг урьж байгаа. Тэгээ бүгнээр хамтдаа бас үеийн найзууд маань биднээс гэхдээ бас ахмад уран бүтээлчч байгаа ер нь. Тэгээ ингээд бүх хүмүүстэй ураад цаг байд юм Люминогоос. Тэгээд салбартаа бол хамгийн авахтнаа. Салбартаа бол хөгшин болох байх бид. Тэгээд цаг заваа гаргаад бас хүлцэн ирсэн дүүнэртэй маш их баярлаа. Тэгээ бас маш дотны хүмүүсүүд бид нар гарахгүй бол гайл болох байлгүй дээ. Гайл болох. Тэр дээр нэгт соёлтой баярлаа тий. Энэ угаасаа баярлалаа. Чамд яд болчихсон. Нэг бол дараа нь таарахаар харж марахгүй гармаар өрөө. Хайлт ингэж ингээд. За тэгээ хоёр зочиндоо баярлалаа. Манай хамтлагийн хамгийн сүүлд гарсан хэмнэл нэрхэл цомгийг бид хэлж байна. Энэ бол 2013 оноос хойш одоо өдийг хөрлөгдсөн бүх дуунуудаа бид нар одоо ингээ оруулаад нэг цомог болгоо гаргасан юм аа. Одоо тэгээд маш баярлаа. Энэ нөгөө USB-ийн хаана үт юм бэ? Юу юм бэ энэ? Наа чи манай эртний өмнөх гялгаар цагаан юм. Машин руу нэ. Юу ч юм бол наа чи бол одоо нэг систем хөгжим гэж одоо ер нь нэг CD-тэй хөгжимтэй хүмүүс ер нь хэрэг байгаа юм бол тоо. Ноутбук нь хүртэл CD-г гаргасан. Машинууд бол их ингэ. Машин л ер нь хамгийн зөв машин сонсгох шүү. Одоо CD-г ер нь машин сонсгол гоё. Яагаад гэвэл нөгөө машинд чинь бид нар амьдралынхаа бас ихэнх хугацааг өнгөрөөдөг болсон юм байна. Төгжрээд байгаа. Монголд бол барыг нэг тикэж ууж магадгүй шүү. Яа цаг хугацаагаар хариул их шүү. Цаг хугацаагаар хариул ер нь гэртээ ер нь тэгж удахгүй байгаа шүү ер нь. Чи нэг зам дээр 6 цаг уцсаад гарч өдрийн 8-9 цаг зам дээр л байгаа шүү. Тийм болохоор одоо машин үсээр унтаад гарч байгаа шүү. Өөр юм шиг. Унтлахын өрөөч юм шиг тийм. Тийм. Гэхдээ ер нь гэхдээ бас тооцох юм бол машин ер нь гэрийг давах юм байгаа ах бас зарим нь хоолоо идчихэж, ажиллаа ярьчихэж тий. Тий. Бас юм байна. Тий.
자, 진짜 작은 옷 가. 자 가라. 자 баярлалаа. За баярлалаа. Микрофон аваа, микрофон аваа. За 앉아 좀. Би чамаг хүлээж чадна. Энэ л насан туршдаа ганцхан чамаг хайрлаа. Холосоод байвал энэ чинь миний хайр. Урд надад эргээд ирээрээ хайрт бай. Зөвхөн би чинь чамдаа би чинь хайртай болохоор зүнд туршлан гинт чаргалын юм бодгоор зөөлөн гарах халуун хайрыг чинь саналаа. Бүгд бүхнийгээ хамтаа хүлээж чадна.